Монголын урлагийн зөвлөөс эрхлэн явуулдаг Урлагтай ирээ подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн манай шинэ дугаард тавтай морилно. Би өнөөдөр бас нэгэн гайхамшигтай зочныг урьсан байгаа. Хийсэн бүтээлүүдийн сонсохоор, мэдхээр, харахаар өөрөө ирэхгүй малгайгаа авмаар болдог. Харамсалтай хүн болгон хажуугаар нь танихгүй юм шиг өнгөрч магадгүй юм байгаа. Гэхдээ өнөөдрийн бидний ярианы дараа бол олон хүн манай энэ зочныг нүрээр нь таньдаг, бүтээлийн төтөдөргүй мэддэг юм чинь. Одоо бүр дүрсээр нь таньдаг болно байхаа гэж би найдаж байна. Ингээд уран баримлж Лувсангийн болдтой та бүхнийг уулзуулах гэж байгаадаа би туудан баяртай байна. За манай урилгыг хүлээн авч оролцож байгаа явдалд талархаж байна. За дэмэнд Болд маань бол Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүнээр тогтохгүй энэ байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг нь байгаа. Манай орон улс төр нийгмийн шин тогтолцоон шилжээд соёл урлаг ямар замаар цаашаа одоо явах уу? Уран бүтээлчд яах ёстой? Төр нийгмийн оролцоо ямар байх юм? Энэ асуудал босч ирсэн үед хэсэг хүмүүс Монголын урлагийн зөвлөлийг байгуулах нь зүйтэй гэж бодоод ямархуу хэлбэрээр явах уу, хаанаас одоо шин жишээг олж харах уу гэж бодож ясныг та санаж байна уу? Тэгэл байх уу. Ер нь бол яг та бид нөө социализмын одоо бүтээгдэхүүнүүд, социализмын үеийн амьдралаар урлаг соёлыг л харж байлаа шүү дээ. Барууны урлаг мэдээж орж ирсэн тийм ээ. Жишээ нь та 69 онд сая хамтлаг байгуулж ирсэн гэл тэр шиг ингээд байсан бодох тэр нь маш одоо ганцхан хаалга байж тийм 90-ад онд бид нар бас нийгмийн өөрчлөлт орсноор дэлхийн соёл урлагтай танилцсан. Ер нь бол Монголын урлаг зөвхөн дөсөх урлаг биш бүх урлагт ер нь бөөн болсон тийм ээ. Тэр нь мөн үндэсний урлагч гэсэн ялгаагүй. Яг тэгвэл нийт урлаг гэдэг тийм шинэ амьсгал орж ирж байсан. Тэрний одоо хэрэгцээ шаардлагаар л бид нөр урлагийн зөвлөлийг байгуулсан юм шиг байгаа одоо бодоод. Нийгмийн шаардлагаар гэсэн. Сорсын сан гэдэг соёл урлагийн хөтөлбөр гэдэг бид нөрийг бас нэг Америкт явж нэг ийм соёл урлагийн байгууллагуудын одоо оршин тогтнохыг бас үзүүлсэн энд яг дэм болсон. Одоо бид зургуулаа бас Америкийн төрийн департаментын шугамар юм шиг байлаа. Тэр үеч бас хүүхэд гэж алигач мэдэхгүй ингээд урлаг гэдэг л ганцхан сэтгэлтэй явж иж тэгэхэд таны хань ч гэсэн ихтэй байцсан бас бид 6-аг яда хамгийн туршлагатай нь буюу тэр яам хамгийн бүх асуудлыг мэддэг хүн бусднуудаа урлагийн хүмүүс салбарыг бид нэр явж исэн. Тэгээ тэрний үр дүнд бид нар ер нь ийм өөрснөө санхүүжилттэй босгодог алийн болгоно нэг одоо нэг сорсын сан ч юм уу хэн нэгэн хүний байгууллага хүний санхүүжилтийн дор урлаг явуулдаг байх уу гэд өөрснөө ер нь ийм байгууллага байгуулсан зүгээр ингээд хэрэгцээтэй юм байна гэд тэгээд урлагийн зөвлөлийг байгуулжсэн. Тэгээд урлагийн зөвлөлийнхаа бас дүрмийг ч гэсэн тэр явуултаараа бас нэлээд тэгэл байх боловсруулгыг хийжсэн ирээд бид нар бас маргаж байлаа. Жишээ нь одоо юу гэдгийг сорсын сандаа байсан дээрээ билийхэн мөнгө байхад энд одоо энэ санхүүжилтэн дээр байж байгаа дууссан цагт нь болъё гэдэг. Гэхдээ эцсийн бид 6-гийн одоо бид 6-д энд бужигнаад байгаа шүү дээ. Бид 6-гийн эцсийн бол ер нь тусдаа байгуулга бай. Яг тэгвэл бид нөр сая нэлээд бас урлагийн байгууллагатай fundraising гэж юу юм тэргээд тэрийг мэдсэн яг тэр ориглон сэтгэлээр байгуулсан өнөөдөр ингээ 20 гаруй жил Монголын соёл урлагийн хамгийн том санхүүжүүлэгч болж сууж байна. Тийм ээ. Санхүүжүүлэгч гэдэг нь одоо юу гэдэг бид нар өөрснөө ингээд нэг уурхаа ухаал тэр мөнгө зараад ийн гэсэн үг биш дээ. Соёл урлагийн төлөө гэсэн мөн Монголын соёлын өвгийн төлөө гэсэн тэр сэтгэлтэй хувь хүн байгууллага гадаад дотны байгууллагуудын одоо санхүүжилтээр Монголын урлагийг дэмжих мэдээж тэр үед соёлын яам байж л байсан. Соёлын яам яг манайх ингээд нэг өөр бусад салбаруудаа нийлэхдээ соёлын яам байхгүй болчлоо гэдэг тэр бол буруу ойлголт.
Соёлын яам Монголд байж л байсан. Тийм ээ. А гэхдээ соёлын яам тэр үед ялангуяа 90-ад онд юу тэр бүх салбар юу Монголын нэг юу соёл мантай байлаа шүү дээ. Тийм үнэ. Тий. Соёлыг мэдээж одоо юу гэдэг урлагийн уран бүтээлчдийн уран бүтээл соёлын төвшинг тодорхойлдог тийм болох тэр юу уран бүтээлчдгээд хаягдчих тэр манай соёл яг өмнө хэлэхэд тэнд бол нэлээд тийм зогсон байдалд орсон. А яг энэний дэмжлэг болох юм байгууллага бид нар байгуулж ирсэн бас өнөөдрийн одоо төвшнөөс гшээрээ бас нэг 20 хэдэн жил өнгөрнөч бас нэг юм дүгнэх тийм цаг хугацаа шүү дээ. Тэгээд 20 иргэжил бид нар 25 жилийн хаваад гэмшилтэй. Тэгэхээр бол одоо ингээд эргээд харахаар бол ямар ч байсан таануудыг явуулаад бидний чэнэ үлдсэн судлаад ингээд ерөнхийдөө олон түмний дэмжлэгтэйгээр бизнесийн байгууллагуудын тусалцаатайгаар урлагийг ойлгодог, дэмждэг тийм хүмүүсийн одоо бас дэмжлэгээр гадны байгууллагууд хүмүүстэй бол бас хамтарч ажилласны үр дүнд бол урлагийг цааш нь хөгжүүлэхэд ямар нэгэн хэмжээгээр бид нар хийсэн зүйлээ эргээд харах юм бол тэргээр бас сэтгэл хангалуун байж болохоор л байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэлгүй яа одоо жишээ нь зөвхөн одоо мөнгөн нүгээр яриа л та тий. Тэгэхэд нэг жил болгоно нэг за бүхэл болгож би ярьлаа шүү тий. Нэг хагас сая орчим доллар манай байгууллага цуглуулаад соёл урлагийн одоо аливаа хөтөлбөр арга хэмжээнүүд зарцуулдаг юм. Энэ бол тогтмол шүү дээ. Нэг удаа хийсэн одоо оройгоо би ярьж байгаа юм биш шүү. 20 25 24 жил ингэж хийж байна те. Энэ бол маш том үзүүлэлт. Тэрний ачаар жишээ нь соёл урлагийн менежерүүд бий боллоо. Соёл урлагийн байгууллагуудын шинэ менежмент гэдгийг бид нар бас шинэ төвшөнд гаргалаа. Би бас орчуудын эвлэлийн хорон дараагаар бас ажиллах хувьд тохиож байсан. Тэгэхэд тэнд бол соёл Монголын урлагийн зөвлөлийн оролцоо маш их байсан. Тухайн ингээд зураач урчуудын эвлэл одоо шууд урлагийн зөвлөлтөд хамтраад ингээд төсөл хэрэгжүүлэхгүй хуваараа явах боловч жишээ нь урчуудын эвлэл жил болгон бас нэг аукцион зохион байгуулж зураачдынхаа уран бүтээлийг юу яадаг байсан, дэмждэг байсан, худалдах бас нэг л арга хэмжээ шүү дээ бас. Тэгэхэд сүүлийн 2 жил бол урлагийн зөвлөлтөнд орж ирээд биднэрт шинэлэг тийм хүч дэмжлэг болж байсан. Гэх маягаар ингээд аливаа салбарыг аливаа нэг чуулгын ч юм уу, аливаа нэг хөгжимчнийг, аливаа нэг зураач шиг ярихад бол маш нөлөөтэй байгаа л гэж бодож байна. Тэрний үр дүн өнөөдөр манай урлагийн зөвлөл том фестивал наадмуудыг хийдэг болчихлоо шүү дээ. Одоо би баримлчны хувьд ярихад одоо өнгөрсөн жил хийсэн юу вэ? Арт биенал байна. Улаанбаатар биенал. Энэ бол одоо биелээ урчуудын эвлэлийн дарга багтаа энийг хийх гээд чадаагүй тэр зосыг ойлгохгүй, бизнесмэнүүд ойлгохгүй байсан. Би ихтэй нэг 10 хэдэн жилийн өмнөх юм ярьж шүү дээ. Тий. Тэгэхэд өнөөдөр ингээд манай урлагийн зөвлөлт тэрийг хийжлээ. Одоо өнөө маргаашгүй эхлэх байгаа энэ Motion Mongolia бүжгийнх байна. Улаанбаатар кино наадам. Бүр ийм том фестивалуудыг бид нөр өөрснөө ингээд өөрийнхөө менежментээр хийдэг болсон. Энэ бол маш том үзүүлэлт. Тэрнээс нэг тухайн нэг салбар зөвхөн нэг баримлч гэдэг юм уу, нэг бол дуучин гэж яриаггүй шүү дээ. Нийт Монголын урлагийн. Тэгэхээр энэ нэг байгуулсны бас одоо үр дүн бас байгаа. Тэрийг үүсгэн байгуулсандаа миний хувьд л одоо бас л нэг уран бүтээлчний бахархал бас нэг Монгол хүмүүсийн Монголын нийгэмд энэ соёл урлагийг бас нэг ингээд дэмжлэг үзүүлсэн тэр үеийг тэр байгууллагыг байгуулсан. Эсвэл одоо баримлчны хувьд бол хоорхон заяа л гэж бодож байна. За баярлалаа. Мэдээж хэрэг бид нар анх тавьсан зорилттой хүрэхийн тулд их юм хийх шаардлагатай байсан. Олон хүний ч одоо оролцоо байсан. За тэгээд гараагийн зөв тавьсан учраас өнөөдөр бид нар одоо ингээд 25 дахь жилдээ яваад эргээд ингээ харахад бол хийсэн зүйлээрээ бол сэтгэл хангалуун байж болно гэж би түрүү хэлсэн. Энэ бол урлагийн зөвлөл. Тэгэхээр та нар урлагийнхаа зөвлөлийн ажлыг ингээд орхилгүй яваад байна гэдэг бол бас их чухал л да.
Гэхдээ хоёулаа өөрийн чинь бас уран бүтээлийн тухай яриа гэж би бас бодож байна л да. Дөрөвчийн манай подкастын зочноор бол яруу найрагч зохиолч Миндоё оролцсон. Тэгээ Миндоё маань бол их сайхан олон зүйлийг ярьсан л да. Тэрний дотор одоо гайхамшигтай Чандраасыг бурхныг сэргээн засварласан тухай тэр төслийн тухай ярьж ирсэн. Тэгээд баримлчдын багийн нэг чухал хүннүүд бол өөрөө байсан гэж нэрийг шин зааж ирсэн. Тэгэхээр өөрөө чи өнцгөөс тэр том төслийн тухай хэд үг хэлээч. Тэ миний одоо уран бүтээлчийн нэг 5 жилийн хөдөлмөр тэнцэн гэсэн. Аха. Тэ би тэгэхэд нэг дөнгөж 30 таажл 31 жил жоохон залуу бас Монголын урьдчилан эвлийн монументал чиглэлийн үйлдвэр гэж байсан одоо хуучны хүмүүс бол мэднэ тэ. Тэрний дөнгөж дарга болцсон байсан. Одоо хамт олонныхоо итгэлийг хүлээгээд тэгээ би бас миний мэрэгжилч яг юм монументал урлагийн мэрэгжил болох тэр энэ төхөн байсан буюу тэр одоо бурхны авралаар гэж яриад та нэг альва юм тохирол бүржижил би болд юм бэлээ. Нэг өдөр Миндоё ирсэн над дээр. Миндоёгийн мэдлэлд манай оёч нөгөө соёлын сангийн нарийн бичих гээд соёлын сангийн бүх асуудлыг хариуцдаг. Тэр үед нийгэм даяараа Чандраасыг олох юмсан. Чандраасыг буцаан сэргээ. Тэ ер нь Чандраас өөрөө нааныг богдын хараа мараа гэдэг бол тэр бол зүгээр одоо шилтаг тавьж иж бий болгож ирсэн юм. Тэр үчи бид нар бас нэг дөнгөж нэг тусаар тогтлоо бий болгоо. Тэрнийхээ бэлэгдлийг гээд богдхан хэд хэдийн юм хийсэн байт юм билээ. Мэгжиж Чандраас бурхныг босгосон. Энэ бол Монголын тусгаар тогтнол. Мөн богдын хүмүүс их мэддгүү богдын ордны өмнөх том 3 үлдээ хаалга бай. Тэр бол бас яг тэр үеийн манай тусгаар тогтнолын бэлэгдэл. Тэгээд нэг 180 бурхан босгосон тэр гэдэг. Нэг ийм үйлүүд хийсний хамгийн том нь буюу өнөөдрийн бидний нийгэмд одоо тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болоод байгаа нь Чандраас бурхан. Тэгээд Миндоё над тэр үед бүр манай зураач оролцоод бүр Орсын Эрмитажийн одоо хайлт тэнд байна энд байна гэж сургаар яваад тэгээ олоогүй штэ. Тэгээ Миндоё ирээд над тэр их одоо алчиг өдөрх юм да. Над тэр ирээд бит хоёр нэг ярилцж байгаад оёгийн гол зорилго нь бол манай монголчууд чадах болов та нар чадах уу гэдэг асуудал байсан. Шинээр ер нь манай уран бүтээлч чадах уу гэдэг тийм. Шинээр босгож чадахгүй. Ягаад гэвэл тэр чинь бүр 26 метрийн өндөр одоо Монгол битгийл ер нь дэлхийд л бас ховор тэлийн нэг штэ. Тэгээд тэр үед одоо би ч дөнгөж сургууль төгсөөд нэг удаагүй байсан. Нэг залууны хориглоос чадлагүй яг энэ бол тийм асуудал биш гэл. Тэгээд тэр өдрөөс ингээл яг 5 жил өргөжлсөн байдаг. Тий. Мэдээж одоо юу гэдгийг тэр үед улс орн маань юу байла те. Үнэхээр хүн цагшаа байсан. Тэгэхэд жинхэнэ нөгөө бүтээг гэсэн юм нөгөө цаг нь болох төр болдог гэдэг л яг тийм байдаг. Жишээ нь нэг ойролцоогоор тэр үеийн мөнгөөр нэг 300 сая төгрөгөөр бүтсэн байдаг. Тэрний тал хувийн ард түмнээс шүү дээ. Нэг юм эмгэн 3 төгрөг, 5 төгрөг. Одоо бол тийм мөнгөч байхгүй шүү дээ. 10 төгрөг байна уугүй юм те. Тэгэхээр гих мэтлэн ингээд танд боломжтой хэдэн саяараа өгчл байсан. Тэгэл лавл 150 сая төгрөгийг зөвхөн ард түмний хандвар босгож ирсэн. Тэрэн дээр бүхэлдээ төр ажиллаж байсан те. Одоо юуны соёлын ам гэж яг байла. Энэ хоёр сайтын байсан бас тэр хүний шашин шүтлэг бас байдаг байлгүй дээ. Тэн дээр бас нэлээд оролттой байсан. Соёлын сан бол тэнд үндсэндээ бүх бодлого, бүх одоо асуудлыг үнэхээр хариуцж ирсэн. Манай хэдэн том одоо соёл урлагийн томчууд байсан шүү дээ. Сүлтөнгөө бол яг над шууд зөвлөж одоо энтэйгээр хийж болохгүй. Шинжилгээ ингэя гэдэг. Яг тэгвэл хуучин та бүхэн харсан бол их өөр тэгтэй жишээ нь одоо 2 гар нь 4 гар байгаа ш. Тэр нь бүр газраас
толгууртай тэгээ мэдээж тэр үеийн технологи те шал өөр тэг байсан. Тэгээд бид нөр бүр одоо мэгжиж генерасийн шал өөр тэгээр хийсэн. Гэхдээ ерөнхий хэмжээ юм өөрчлөөгүй. 26 м юм билээ шүү дээ. 26.5 0.5 метр нэмэгдсэн. Бас суурмөрний архитектуртай холбоотойгоор. Тэгж тэрийг бүтээх нэг тийм хөвдөглөн оногч ирсэн. Оё тэрийг дурсан юм байна та. Тий. Тэр бол ер нь том ажил байсан биз дээ. Ер нь урд нь хийж байгаагүй тий. Одоодсон Монгол тийм бүтээл алга байна шүү дээ. Тэгээд ялангуяа 90-ад оных. Одоо бол бид нөр арай технологи хөгжлөө бас илүү одоо юу гэдгийг тэр нэг замбраагүй ч өнгөрчлөө тий. Одоо бол арай богино хугацаанд хийж магадгүй. Адаглал модельтэй тэр зэсийн хөлөөгөө бид нөр 2 жил болж очротгоо Ельцин рүү хүсэл тавиад л тэгэл тэндээс Эрдэнэт өөрснөө зэсээ гаргаад буцаж лист болгож оруулж ирэл энэ тэр бас сонин хөв тэглэнгээр бүтсэн. Зүгээр одоо юу гэдгийг өнөөдөр бол ингээд тэр бол нэг асуудал биш шүү дээ тий. 90 онд бол шал өөр байсан. Зөвхөн санхүүжилтээс гадна гих мэтлэг материал тий. Тэгэл бид нар ч өөрснөө юу руу Ирэн рүү Хятад руу явж гипс мөвсээ татаал энэ тэр төлөм болчихсон. Тэгээ яг нэг ер нь бол үүсмэл бүтээл тийм ээ. Зарим хүмүүс энэ бол өөрийгөө зохиогч гэд ярьчих. Бодчихгүй ярьчихгүй гэж бас юу хардлага байж магадгүй. Би зохиогчийн үүрэг гүйцэтгсэн хуучин юмыг сэргээхэд хамт олонныгоо удирдсан хүн. Тийм. Тэрнээс үүсмэл бүтээл 14 онд нээлттэй хийсэн нэг 2 3 бүтээлчин нэрийг дурддаг тэдний бүтээлчтэй. Бид нэр тэрийг л дахин сэргээж хийсэн гэсэн. 20 дугаар зууны ихэр тийм ээ? 20 дугаар. 11 онд эхлээд 14 онд дууссан байдаг. 11 онд яг үгүй юм шиг байгаа. 12 онд бодвол бүгдийн зарлиг гарсан баг тий. Яг тэгвэл он дуусч хахад манайх чинь тусгаар тогтнолоо зарласан. Тэгэл хамгийн анхны баг шийдвэр тусгаар тогтнолоо баталгааж болсон бүтээлийг. Тэгэхээр тэр мэрэгэн харж ирсэн баг. Тэр үед бол бас монголчуудын амьдрал асар хэцүү л байсан шүү. Тэгэхээр тэр архивд бол бүгд байдаг. Тэдэн лан, тэдэн мөнгө, тэр хошооны тэр ингэж өгөв, тэр итгэл ингээд бүр хомс бүх юмных нь хэмжээ байдаг. Манай архивч бас мундаг юм байл шүү дээ. Тэгэхээр юм байдаг. Тийм. Хэдийгээр нүүдэлчин соёлд бол өштэй юмыг хадгалах хэцүү юм шиг байвч хадгалсан байх ямар ч байсан байсан. Тэр болгоныг би нэг өөрчлөлт үзчихсэн. Өшөө баримт каноч байдаг. Болтой маань яг мэрэгжил бол монументал уран баримлж тийм ээ. Одоо англи үг, орос үгээр монумент гэдэг энэ одоо том хөшөө, том гэсэн утгатай юу байгаа байх шүү дээ тийм ээ. Нэгдүгээр. Ер нь хөшөө одоо монументал урлаг бол бидний амьдралд ороод ирсэн шүү. Тэр болгон бид нар анзаарахгүй байгаа болохоос биш. Тэр ч байтугай зарим нэгэн хөшөө бол улс үндэстэн хот суурин газрын бэлэг тэмдэг болол яаж байгаа одоо Монголын нийслэлийг бол Сүхбаатарын хөшөөг бол төсөөлхийн арга байхгүй. Тэгэхээр тэр талаар яг нэг жоохон мэрэгжлийн ярихад баримлыг дотор нь 2 аваад суур болон монументал тийм ээ. Тэр нь тавчханд суур ихтер одоо бид нэр үзэсгэлэнд үзэж байгаа магадгүй тэр паркийн баримл ч юм уу тийм ээ. Ер нь тавчхандаа нэг юм дотор байдаг одоо үзмэрийн зориултаа гэд ойлгочих тий. Баримл маань өөрөө мэдээж нөө одооныхоор бол 3D урлаг штэ тийм ээ. Бүх талаас нь харах боломжтой. Монументал урлаг гэхтэр арай өөр буюу тийм бүр ингээ үгийн язгуур нь латинаар моно гэдэг үгээд тэрнээс гаралтай явандаа явсаар байгаад монумент болсон тий. Тэр нь одоо дурсах гэсэн үгнээс гаралтай. Тий. Тэгэхдээ тэр нь бас парк үеч гэдэг юм уу, архитектур чимэглэлийн ч гэдэг юм уу, нэг бол одоо юу гэдгийг одоо дурсамж гэх одоо энэ насварсан хүмүүсийн хөшөө дурсгалтай. Тэгээ нэг бол бүр юм том
баримлж хөшөө дурсгалч гэдэг юм уу ийм бас дотроо ингээд олон салаалцсан. Ер нь монумент гэдэг урлаг, монументал гэдэг урлаг одоо зөвлөлт холбоотой үед гэх юм одоо бүр ийм урлагийн школ болж хувирсан. Тэр нь бас баримл болон уран зураг дээр өгсөн юм архитектурын чимэглэл, архитектурын л салшгүй хэсэг ойлгоцоход болно. Зүгээр жирийн бүтээлэг бол та энд тавьсан бай, тэнд тавьсан бай нөлөөлөхгүй. Монументал урлаг бол тийм биш те. Хэд бүр заашгүй шаардлагатай. Тэгээ миний нэг хэлэх дуртай өгөөд. Монументал урлагийн үндс нь бол байршил. Хоёр дахь нь юу гэхээр бас байршил барилгыг ярьдаг шүү дээ. Яг тэр шиг яг тийм байршлаас бүхэн шалтгаалдаг тийм урлагийн төрөл. Мэдээж одоо юу гэдгийг зөвхөн хөшөөгөөрөө байж болно. Тийм ээ. Тэрний одоо нэг жишээ бол таны сая дурддаг бидний бэлэгдэл болсон Сүхбаатар хөшөө гэж байна. Мөн зайсан толгой хөшөө. Энэ бол одоо яг монументал урлагийн бүхий л шаардлагыг хангасан бүтээл мөн. Яг энэ шиг бүтээл бас манай Бэхэгийн хийсэн Дорнотын Чавс хотод бас байдаг. Яг хэмжээнээрээ байгуулах тэр хүмүүс бас тийм монумент гэдэг талаас нь харахгүй гэж магадгүй те. Яг тэгвэл тэнд одоо орчны тийм байршил нөхцөл байна уу гой толгой дээр тийм ээ. Тэнд ийм хүндэтгэлийн шат байна уу байна. Тэнд өөрийн талбай байна уу байна. Тэр битгээл монументал уран зурагтайгаа буюу тэнд чинь мозаик хийсэн байдаг шүү дээ. Монументал уран зурагтайгаа хосолцсон жинхэнэ монумент. Тэрийг бол хүмүүс ингээд нэг зөвлөлтийн дайчдын гэдгээр яваад байдаг. Яг би ингээд бүр саяхан бүр тийшээ гарч үтсэ. Зөвхөн ингээ харах тэр нэг тийм цэргийн болох тэр дайчдын гэдгсэн чинь тэр зүгээр зөвлөлт Монголын найрамдлын хөшөө юм байл шүү дээ. Доторх бүх сэдвүүн дандаа тэгэж явцсан. Тэ? Монгол зөвлөлтийн л байдаг мэдээж тэр түүхээ аваад үлдсэн тэ. Тэгээ гих маягаар ингээд манад монументал хөшөөнүүд бай. Жишээнүүд хамгийн сүүлд болсон Цанжин болдгийн Чингис хаан байна тэ. Энэ бол яг монументал уран баримлын жишээнүүд. Зүгээр одоо монументал уран барилга, монумент гэдэг үг нь бас зөвхөн баримл орохгүй шүү дээ. Барилга орно те. Жишээ нь одоо пирамид бол энэ бол одоо монументын агуу жишээ. Тэ. Гэх мэтчлэнгийн хүн төрөлхтний босгосон агуу том байгууламжууд бий. Манад бол яг тэр тал дээр бидний нүүдэлчтэй холбоотой болох тэр жоохон баг байсан байж магадгүй жишээ. Халах голын бас нэг том тий одоо халах голын манай төрийн шагнал хүртсэн цай амгалан Оросын Александр Николаевич Бургановыг миний багш байдیں۔ Тэр хоёрын бүтээсэн тэр бол бас гоё өшөө шүү дээ. Өшөө миний нэг бүр нэг заавал нэг дурдмаар юм хүмүүс тэрийг өрдөө анзаархаа болцсон нэг өшөөг. Хаан уулын нөө Гандигийн гудамжинд байдаг. Соёмт өшөө. Тий. Тэр бол одоо ингээ бодох хишгтгаа архитектор хишгтгаа юугаар хийсэлтэй. Нөгөө зураг төслөөр манай зулцэг баримлж босгосон. Тэр бол манай ач холбогдлын хувьд тусгаар тогтносон нөгөө бид 45 онд юугаа хийлээ шүү дээ. Санал асуулгын явууланд тэрний одоо ялалтын баг нь баггүй. Тэр үнэхээр одоо харахад тэр соён бэнтрийг шийдсэн мэдсэн одоо бид нөрчсөн өнөөдрийн үеийнхэн ч гэсэн соён бийг янз бүрээр хийх гэл ингээл оролдоод байна шүү дээ. Тэр бол үнэхээр яг мэдээж одоо юу гэдгийг манай амьдрал их том болчлоо шүү дээ. Хот маань том болчлоо, архитектурс том болчлоо, бидний үзэл бодолч том болчлоо. Тэгэхээр тэр маань тэнд нэг жоох юм нэг баг болох тэр хүмүүс нэг багна гэж хараад байдаг. Тэр ач холбогдол яг монументалны одоо шийдлэр бол тэр их гоё шүү. Тэгэхээр яг ингээд мэдээж одоо бидний өнөөдрийн монумент гэсэн юм маргааш өөрчлөгдөд байх юм. Жишээ нь би Сүхбаатарын хөшөөг бид нөр анх ингээл байж хат би нэлээд тийм орчинтойгоо зөгтсөн тийм одоо юу гэдгийг орчныхоо бүр юм цэг төв болсон тийм одоо бас нэг монументал хөшөөний баримлын нэг мөн чанар бас тийм байна. Тэрийгэ цуглуулсан цэг нь болдог. Тэгэнгүүт тэрийг хийцэн байсан чи өнөөдөр ингээд эргэн тойрны бүх барилгууд ингээд том болоод нөгөөх маань нөгөө чамбалгоо хийсэн бүтээл маань ингээ улам жижигрээд нөгөө агуу том сүрлэг том гээд бас нэг монументал урлагийн бас нэг
илэрхийл буюу нэг хэмжигдэх хүн байна шүү дээ. Тэр маань ингээ улам багасаалаа. Жишээ нь та санаж байгаа бол чинь яарамгт наадан болдог байсан шүү дээ. Тэнд нэг жижигхэн хошоо байдаг байсан. Манай хамгийн анхны 25 жилийн ойгоорчлог босгосон 15 жилийн ойгоор босгосон тийм хошоо байсан. Нэг юм дээрээ 5 хошуутай нэг юм жижигхэн нэг ингээд тэгээд доор нь ингээд уулсан ингээд хад овоос шав хийцээ. Одоо тэрийг нь буулга хийцэн сураг байлаа. Тэр бол манай орчин үед босгосон хамгийн анхны монумент болохгүй. Тэр нэг 7-8 метр л байсан. Өнөөдөр бол тэрийг зүгээр хүн нэг баг нэг ашааны шан шиг л хардаг болцсон үү те. Тэгэхээр бидний бас монументал гэдэг урлагийн хэмжигдэх хүн бас ингээ өөрчлөгдөд байна. За би манай сонсогчид, үзэгчид бол өстой их чухал мэдээллийг бас өөрийнхөө ярьсан ярианаас олж авч байгаа байхаа гэж би найдаж байна. Ягаад гэвэл бид нар үндсэндээ бол ингээд юмд их амархан тасчдаг. Хоёрдугаарт бол анзаархаа болчдөг. Тэгтэй. Гуравт нь бол өстой түүхийг одоо гуйлдаг жинхэнэ гэрчитгээд байхгүй бол өстой баг би хийсэн шүү гэж ярих ч усууд гараад ирсэн. Тэгэхээр энэ үед бол өстой яг ингээд энийг хийсэн, бүтээсэн улсуудын тэрийг сайн мэддэг улсууд бол зайлшгүй хойч үеийнхэндээ бол энэ мэдээллийг бол дамжуулж явах хэрэгтэй байхгүй. Би тэгэхээр манай подкастын нэг ач холбогдол энд бас оршиж байгаа гэж ойлгож байгаа. Ягаад гэвэл энийг мэддэг жинхэнэ энэний төлөө амьдралаа зориулсан, энэний төлөө бол юу ч хийхэд бэлэн байгаа ийм хүмүүс л бидэрт бол яг хэрэгцээтэй тэр мэдээллийг өгч чадна. Тэг үнэтэй цэнтэй тэр мэдээллийг дамжуулж чадна гэж ингэж ойлгож байгаа. Саяхан YouTube-оор би нэг хөөрхөн юм болж харлаа л да. Өвөр Монголоос ирсэн нэг эмэгтэй манай төрийн ордны өмнө ирээд ингээд эзэн бүгдийн Чингис хааны хөшөөний өмнө ингээд залбираад байж байгаа. Тэгээд тэрнтэй нэг ярилцлага хийж байгаа нэг тийм нэвтрүүлэг болж харсан. Тэгэхээр энэ бол шүү дээ таны бүтээл шүү дээ. Одоо Чингис хааны тэр яг төрийн ордны юу тэнцэж ганцхан өшөөж биш. Ер нь бүхэл бүтэн комплекс байгаа шүү дээ. Тий. Тэг яг би ингээд нэг одоо юу гэнтэй нэг өргөцта одоо мунтагавьяста гэж ярихаасаа илүү яагаад би нэг хийх болсон гэдгээ нэг жоохон тайлбарлал бас хүмүүст ойлгомжтой байж магадгүй. Социализмын үед бас ингээ бүгдөрөөч бас нэг тийм бараан байгаагүй юм байна. Төрийн бодлого байсан юм байна. Тэрний жишээ олон юм яриад байгаа тийм. Би ганц өөр дээр яриа. Түрүүн таны тэр над сануулсан тэр халах голын хөшөө тэр чин 85 онд боссон. 85 онд босхоос өмнө ер нь альва монументал ажил нэг 3-4 жилийн тийм асуудал цаг хугацаа ордог. Миний л хувьд харахад яг тэр үед тэр Александр Николаевич Бурганов гээд Оросын тэр тухайн үеийн зөвлөлтийн үнэхээр сод болсон баримлж одоо Москвад очиход баг Москвад зөвхөн Москвад их нөхрийн 10-аад тийм том хөшөө гэдэг. Гэх мэтлэнгээр ингээд тэр Бурганов хийж явах цэдэн болгоо нэг Филатовтойгоо амт тэр Бурганов тоологсон юм байна. Ороо хол өгөөд одоо тэрийг ураад энийг хэлж байгаа. Тэгэхэд хэн цэдэн болгоо юм да тавьсан байна. Манай энэ монументал баримл жоохон тиймэрхүү байна. Жоохон хөгжүүлмөө байна. Та нэг хүн сургааж өгөөч. Тэгээд энэ жил би яг л таван 2 монгол хүнийг би сургаад та нар явуул гэсэн. Тэгээд тэр конгрессэнд наазаар тэнцээд би ангийнхаа хогт бихээгээд бихот гээд нөө саяаслаг баримлж байсан. Одоо өөрхий бурхны оронд бит хоёр тэнд нь очиод Бургановын шав болсон. Москвагийн Строгановын нэрмж дурлал үйлдвэрлэлийн дээд сургууль гэдэг. Одоо академи бол гэж юм. Одоо академи болсон. Дизайн урлагийн академи болсон. Тэр сургуульд очисон. Бид нэр тэр болтол нэг Ирипин Сурко гэдэг л мөрөдөлтөй байлаа шүү дээ. Тий. Тэгээд ямар сургуульд очиж гайхаад л ингээд 14 хоног болгонд л нэг задаач өгөөд л ингээд сүултээ энэ ч баримлын анги, архитектурын анги өгөөд
Тэгэхээр хөшөө дурсгал гэдэг бидний түрүүний хэлдэг нөгөө архитектурын нэг салшгүй хэсэг гэдэг яг тийм бид нар ч тэнд атмив хийгээл план зураад л нэг планшет хийгээл яг нэг архитектурын буюу архитектор хүний хийх ажлыг хийгээд баримлаа. Тэгээд тэн дээрээ яаж баримл байх вэ? Яг тэнд орчин байх уу гэд. Одоо тэр маань тэр сурсан 5 жил тэнд нохлуулсны ачаар би бас нэг хэдэн тийм монументал ажил хийх боломжтой болсон. Тэрний нэг нь таны асуудаг шиний ордны өмнөх буюу төрийн ер нь албан ёсны нэр нь Чингис хааны хөшөө төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэдэг тэр нэмэлт одоо архитектуртайгаа хамт тэрийг архитектор цэлмэгтэй хамт бит хоёр бүтээсэн. Тэр үед яг нь ер нь альва юм нөгөө юу гэдэг нь нийгмийн шаардлагаар болдго юм байна. Энийг хийхин тулд би бас нэг жоохон уршин нэг түүх ярмаар санагчлаа. 90 онд бид нар өөрчлөлт болоход одоо юу яа хөсгөл далайгаа аврэж төнөө балдарч байна те. Нэг бол мэгж жанраска бүтээгээд ийм хоёр юм нийгэмд айгуу ийм юу орчны хөсөл хүчтэй өрнөжсэн. Тэгээд анхадаа арчсан холбооны хурал болоод л тэрэн дээр хүн болгоно одоо салбараа тавиал бид нөр бас нэг 10-аад зураач манай зураач орчуучин тэрэнд их идэвхтэй оролцсон шүү дээ. Тэгэл тэнд байж захтай 3 юу тавьж ирсэн. Жанраска бүтээ одоо төрслөх урлагтай холбоотой тийм Чингис хааны хөшөөг хэлмэгдэстэй хөшөөг гэдэг ийм 3 юм тавиал бид нөр тэнд ороод бүх тэр төлөөлөгчтэй гар өргүүлээл ингээл одоо анхны санаачлаг болж шүү дээ. Тэгсэн чинь тэр 3-ын бүтээх хөвзөө над оногдсон байдаг. Тэ. Одоо монументалист босны бас хэрэггүй болсон байна шүү дээ. Тий. Тэгээд тэрний нэг нь таны сая асуудаг ордны өмнөх шүү. Бид нөр анх бол би 90 оног ягаад орсон. 90 онд бол би яг тэр одоо бунхныг тэр номын усаар нь холдуулаад тэнд Чингис хааны хөшөөг хийгээд нэг арчил сонин бас нэг чөлөөт энэ төр болж байлаа ш. Тэнд би нэг тим тавиад бүр байнгын булган ажиллаулдаг. Хүмүүс хариу тавьдаг, би тэнгүү зураг тавиал энэ төргээд ингэдэг нэг тим нэг хэсэг тим байнгын булган ажиллаж ирсэн. Тэрэн дээр бол би ингээд нэг 9 өрлөгөө дагуулсан Морьтой Чингис хаан. Тэр үед бид нэг баатарл гэдэг ойлголт байсан. Тийм ээ. Дөнгөж бидний хувьд бол одоо нээлттэй бол. Тийм шүү дээ. Тэгэл тэр ордны өмнө тгийгээл тэгээд яг тэрнээс хойш нэг 15 жилийн дараа над энэ ажлыг бүтээх хөвзөө оногдсон л да. Тэгэхэд миний ойлголт ер нь нийгмээр ойлголт бол Чингис хаан бол хаадын хаан гэдэг одоо Чингис хааны мөн чанарыг бид нэр илүү хүлээгээд авсан буюу одоо нийгэм бас өөрөө өөрчлөгдөж штэ. Анх бол нэг баатар байсан тэгэж дэлхийг эзэлж байсан л гэхээс биш. Өнөөдөр орчин үеийн энэ нийгмийн бүх механизм системийг хийцэн гэдгийг бид тэр үед мэдэх боломжгүй байж. Тэр ч байтугай менежментийн систем төрөл орсон. Тий бүх юм байсан биз дээ. Тэгээд тэр Джек Ватерволд тэр зүгээр хоосон юм яриад байхгүй байгаа шүү дээ. Тэгээд гэртээ сууж байгаа төрийн ордондоо байгаа болохоор өсөөгөө зохиомж гараад ирнэ. Тэгэхээр миний хэлдэг нөгөө монументалын нөгөө байршлаас хамаардаг чи яг энд болж байгаа. Энд ямар байх вэ? Морьтой хүн ягаж болж болохгүй болчихж юм бол. Тэнгүүд би тэр хоёр жанжнаар баруун болон зүүн түмний хоёр жанжнаар Монгол цэргээ төлөөлж морьтой Монгол байхгүй бол бас болохгүй шүү дээ. Тэгээд 3 хааны буюу ингээд үед залгамжлсан тэгээ Монголын түүхэнд үнэхээр агуу том 3 хаан. Ерөнхийдөө 5 хаан гэж бид нэр ярьдаг л да их хаад гэдэг. Тэр дундаас энэ 3 бол үнэхээр одоо Чингис хаан болон Өгөөдөө Хөвлөө хаан бол үнэхээр Монголын түүхэнд бүр тодор өчтөх 3 хааныг тавьсан. Тэгэл бас 3 дахь нь Хөвлөөг тавихгүй энэ чинь Юаныг байгуулад Монголоо шавцсан гэл манайхч бас буруу ойлголт байсан. Гэтэ тэр болгон Монголын төрөл байсан. Тэгээд энийг хийх завшаа хоногдчихсэн. Зүгээр одоо юу гэдгийг би зүгээр ингэж хийсэн чинь тэр хурлаар орж батлуулаад ингэх биш бас нэг 2 жилийн ажил тэнд би болсон. Өнгөрсөн. Бэлтгэл ажил нь. Тий одоо ер нь бол монументал ажил их хвчлэн ер нь одоо миний л хийж байгаа ажлууд бол дандаа төр хөшөлт гардаг. Төрийн
санхүүжилтээр босдог. Тийм ээ. Тэр үед бас 2006 он гэдэг чинь 800 жилийн бий болсон хамгийн анхны энэ хоёр ерөнхий сайд багтаа санаачлаад энд бас бүтээл босгоё гэд. Тэр болтол бас төрөөс 2 удаа конкурс орлсон. 92 онд та санахуугүй тэр одоо Вистаквагийн тэнд нөгөө хүүхдээ нацагдэрч хөшөөний тэрийг аваад тэндгээд бүр төрийн ёслыгээд бас конкурс зарлаа. Тэнд би бас нэг хэдэн найз архитектуртойгоо ороод бас төрүүлж ирсэн. Тэгээ тэнд бүр шав тавьж ирсэн. Тэгэл Монгол улс хөрхий юм тэр мантал байлаа шүү дээ. Тогооч бүрэн масааж чадахгүй л байсан те. Тэгэл өнгөрсөн. Дараа нь бас юу тех бас уралдаан зарлахад тийм шаардлага хангаагүй бүтээл ирээгүй биш тийм шаардлага хангаагүй бүтээлүүд олон байсан. Би тэнд ороогүй л дээ. Би зүгээр тэрийг зохион байгуулжсэн. Урчууд хэвлэлийн дарга болсон бас өөрөө ёс зүгэл ярьж ирсэн үг те. Тэгээд дараа нь одоо 2004 онд бас тэр бид нар саналаа тэр төрөний хэлдэг нөхцөлмөгтэй хамт бид нар саналаа тавиад тэгээд сонгуул болоод өнгөрөөд дараа нь элбэгтөржийн засгийн газар гараад тэрийг бас тэнд бас нэг олон бүтээлийн уралдаанд тийм шалгаруулалт явсан байлээ. Тэрийг бол би мэдэхгүй байна. Тэгэнгүүт тэнд бас менсийн шалгараа тэгээд их хурл мурл ингээл зөх төрийн нөгөө одоо санхүүжилт чинь ер нь Манутал баримл өөрөө өртөг их шаарддаг өндөр төсөвтэй бүтдэг ажил тийм ээ. Тэрнээс зүгээр нэг юм жижигхэн хөрөх ихтэй адилхан биш. Тийм болох тэр төрийн бүхэл юмудаар яваал тэр цаг хугацаа тэгэл ордог. Тэгээд 6 онд ямар ч байсан бид нар нэг амжаад их Монгол улсын 800 жилийн баян хөшөөгөө нэгээд бид нар тэмдэглэж ирсэн шүү дээ. Тийм ээ. Тэгээд яг зүгээр ягаад цогц байгаагийн би нэг 2%-аар хэлжүүл 5 баримл тавуулаа өөр характертай, өөр хэллэгтэй. Чингис хаан бол ганцхан зүүн гарна л хөдөлсөн. Бус юм яг симметричний Монголын бас уламжлалттэйгээр л хийсэн шүү дээ. Өгөөдөө хаан бол нэлээд амгалан тэр чин том хааны хүү байлаа шүү дээ. Тэгээд чинхэр өгөөдөө хааны нэг 4 алдаа 4 оноо тэр гэдэг бас тэрэгсэн манайхан мэдэх байлгүй те. Илүү тийм онголон байсан. Ховлын хаан бол их тийм бяцлагсан их тийм бас дорн дахны юу орцсон. Нөгөө соёл амьдралын хэв маяг орцсон нэлээд тийм хөвлөөс эцэн хаан гэдэг их шүлэг зохиодог тийм мундаг хүн байсан болох тэрийг бас онцлсон. Тэгэнгүүт одоо баруун түмний нэг борчиг би бүр албаар тансаг хувцастай ингээ гадаадаас аян дайнаас ирж байгаа морин нэлээд ятарсан маягаар ийсэн. Мухлайг болох тэр уршаа тэмүүлж байгаа бүр одоо ич бүрэнхөө хуйг гэж яриад нэлээд хүнд тийм хуйгтай энэ төр хийж байсан. Ингээ энэ болгон нийлээд Чингис хааныг тодтогч байгаа энэ зохицолбор баримлын одоо монументал зохицолбор баримлын бас нэг мөн чанар энэ дээр бас ингэж шийдэгдэж байсан. За баярлалаа. Одоо энэ бүгдийг ингээ сонсохоор ягаад Монголд ирж байгаа гадаад орны төрийн тэргүүнүүд, засгийн газрын тэргүүнүүд ч бай, Монголын зүгээр жирийн иргэч бай бүгдээр энэ таны байгуулсан энэ зохицолборт хүндэтгэл үзүүлдэг. Яагаад бид нар тэрийг бишрэн шүтдэг байхын аргачлахгүй юм да гэж ингэж бодогдож байна л та. Бид нар таны бас нэг өөр бүтээлийн тухай заавал ярих хэрэгтэй гэж ойлгож байгаа. Энэ бол мэдээ усууч байгаа тэр болгон бас үзээгүй усууч байж л байгаа. Яагаад гэвэл тэр чинь одоо барилга дотор байгаа шүү дээ. Чингис хааны музей дотор. Чингис хааны музей одоо тэр хамгийн сүүлийн том одоо баримл хөшөө гэх юм тийм ээ. Тэр тухайга хоёлаа ярив. Тийм бас л одоо юу гэдгийг нөгөө биер амьдралыг ингэж боддог. Одоо та бүхний бидний амьдрал ингээд хичээгээл одоо бол нэг манай нийгэмд нэг буруу юм яваад байгаа юм. Алдаа залуу хүн алдахгүй байх юм. Алдахаас битээ тэргээ тэгэнгүүт хүмүүс барыг зодоо хийчээ тэргээ залуу насны алдаа шиг яриад. Тийм биш би амьдрал ингээ хүн ингээ нэг тоосхоор ингээ бүтээгээ тэрэнд нэг буруу юм орчихгүй бол хүн тэгээд явдаг. Тэрний үр шимийг хүртээд явж байгаа. Тийм одоо насыг бардаг хүн ер нь хүний амьдрал ер нь тийм юм байл ш. Дандаа сонголт буюу тэмцэг буруугийн сонголтон тэр байдаг.
тэрний нэг одоо жишээ би ягаад энийг ярьж байгаа гэхээр хүн хичээвэл тэ аяндаа болдог. Тэр энэ алтан баримл буюу Чингис хааны 9-р давхарт байгаа хүндтгэлийн өргөө гэж тэр үед нэрлэжсэн. Одоо бол хааны өргөө. Тэр өргөөнд юу байх хэвээр ийм Чингис хаан байх хэвээр алтаар хийсэн байх хэвээр гэдэг тийм энэ хөрөлсөх ерөнхий сайд багта тэр санаачлалыг гаргасан юм байл. Ер нь Чингис хааны музей чинь тэрний санаачлал юм байл шүү дээ. Тэгээд тэрийг хийх гээд бас нэг конкурс энэ зарлаад тэр нь бас нэг жоохон шалгаруулалт тийм байсан юм уу. Тэгээ намайг нэг тийм санаа байвал өгөөч гэж Монгол онгтнаас тэгж хандсан байхгүй юу. Би тэрийг зөвдлөөчгүй энэ орно гэж бодохгүй. Ягаад гэвэл тэнд хүмүүс юм хийж байна. Одоо би ч бас нэг өөртөө хөвдөө би бас нэг 3 дээр баримлаа хийдэг болсон. Би яг Чингис хаан дээр нэг хүнд ингээд нэг хэд дахин хийгээд ингээд нэг цаана ингээд улам одоо баяжуулчихсан нэг ийм жоохон дутуу санагдал ингээд би бүтээлэг би л өөрийнхөө бүтээлэг 100% гэж боддоггүй. Харах тусам нэг ингэчих байж гээд нэг заавал нэг юм байдаг. Том жишээ хамаагүй. Альва уран бүтээлч чинь. Тийм мөн чанар л баг тийм. Тэгээд яг тийм бодлоор би өөртөө яг хийж исэн. Тэгсэн чи яг тэндээс танд та энд оролцох санал байна уу гэдэг над дээр тийм санал тавь. Яг гэвэл Монгол банк ерөнхийдөө тэр ажлыг санхүүжүүлээ зохион байгуулах одоо захиалагч болсон юм байсан юм байл л. Тэгээд тавиад би тэгээ саналаа өөрийнхөө юм хийгээ тэрэн дээр Монгол банк айгүй менежмент мундаг байгуулга байлаа шүү дээ. Бүр өөрийн гэсэн. Би одоо олон жил банкны салбарт ажилласан хүний хувьд би Монгол банк энд биш дээ ийм идэвхтэй оролцсон гэдэг сонсоод их баяртай. Тэр лавсрын ерөнхийлөгч байсан. Тийм лавсрын. Тийм. Тэгээд тэнд нөгөө Монгол улсын Эрдэнэсийн сан байдаг. Яг Эрдэнэсийн сан тэр хэний Чингис хааны хөшиг бүр яг өдөр тутмын менежментийн хариуцаад тэгэл ингээл тэр ажил руу яваад орсон. Тэр бол бас хэдэн жилийн ажил болсон. Бас л миний нэг 4 жилийн уран бүтээлчийн юм бол тэнд утсан. Гэхдээ энийг би нэг одоо юу яагаад байгаа юм биш шүү. Ингээд нэг ялархаал би өстө зовсон шүү гэсэн үг биш. Энэ бол альва монументал ажил ингэж л бүтдэг. Тэ зарим нь бол 10 жил тий. Миний бүр 9 жил бодож ирсэн дарааны нөр Монголд бас тэр онгонд хийсэн бол миний 9 жилийг авч ирсэн. Гэх маягаар ингээд явсаар байгаад энэ алтан Чингис бүтсэн. Тэгээ яг хоо энд би маш баярлалтай. Нэгдүгээрт тэр агуу том музейн гол үзмэр болоод байж байна. Тийм ээ. Хоёрдугаарт тэр Эрдэнэсийн сангийн бүртгэлтэй Эрдэнэсийн сангийн бүтээл баггүй. Манай Эрдэнэсийн сан чинь бас мундаг гоё юутэй тэнд ер нь цогдуулга байгаа тийм ээ. Уран бүтээлээ байрлуулна гэдэг бол уран бүтээлч хүний одоо бас нэг бахархал үстэй. Музейд байгаа боловч Эрдэнэсийн сангийн бүтээл. Тэгээ тэрэнд би бас олзуурхдаг. Гуравдугаар нэг юм бас гоё үе таарсан. Аливаа юм бас хоёр үетэй. Миний хувьд ковид их сайхан тийм надад нөхцөлийг тийм авчирсан. Гэхдээ манай улсын ковид дууссан бид нар тавьсан баг хятад ч нэг удаан ингээд юу яасан шүү үргэлжлүүлсэн шүү дээ. Яг тэр үед таарсан. Одоо бүхэл энэ холбогдох шийдвэр гараад бүр хамгийн сүүлд үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр дэмжигдээл тэр одоо миний их загвар баригдахаар боллоо л. Тэгсэн Монголын ер нь ихэнх энэ монумент хөшөөнүүд дандаа хятад тэгсэн байдаг. Манад ягаад гэвэл хурал цэцгүүрийн салбар тийм хөгжөөгөө. Хятад бол бусад газраас хямдхан тэгээд илүү одоо бид нарт ойрхон байх боломжтой тий. Тэгээд тэгсэн ковидын юугаар тэнд юу болцсон. Хаалттай бид нар тийшээ боломжгүй. Тэгэл Монгол банкнаас санал тавьсан даа бид нар дэлхийн дахинаар одоо хайж эхэлсэн боломжтой юу байх вэ тий. Тэгэл Япон, Солонгос тэгээд Италийн хоёр гээд ингээд 4 үйлдвэр томсон. Тэгээ тэр болгоныг ихд миний охин бас Америкт ажилладаг байсан. Тэгээ яг тэр үед ингээ ирцэн таарад надад энэний менежментээр бас тусалж исэн.
Тэгээ за бүх юмыг шаардлага хангасан. Бүх юмны шаардлага гэдэг мэдээж нэгдүгээрт одоо тэнгэр тулсан үнэтэй биш байх хэрэгтэй. Энэ бол бидний 1 номерын л чадахын асуудал шүү дээ. Хоёрдугаарт хүрлээр сайн идэг, алтаар цутгаж чаддаг, алтаар өнгөлж чаддаг, болон бусад юмыг хариуцах чадвартай компани. Тэгэхэд яг Флоренци гэсэн Италийн агуу их домог цэргэн мандалт үеийн Флоренци 2 хүрлийн үйлдвэр тэнд. Нэг нь сүултээ биднийг бүр харьцгаа байсан. Та нар хотлоо ийм удаан тэр чинь айгу цаг хугацаа орж штэ. Жишээ нь Японых бол асар үнэтэй байсан. Япон ер нь одоо баримлын хамгийн үнэтэй хийдэг газар Япон юм билээ би тэгэхэд мэдсэн те. Солонгос бол тэр алттай холбоотой юмыг бол боломжгүй гэсэн. Тэгээ бид нөр тэрийг Монгол банкнд танилцуулаа. Монгол банк бүр одоо мундаг нь юу гэдэг бүр хуульчтайгаа ийм хүмүүстэйгээ очиод тэр үйлдвэр дээр очиод гэрээ байгасан. Судлаад ирж байгаад бүр тэгээд Италийн тэр компани Манпанта ярьж байгаад бүр Италийн элчин сайд майд оролцож байгаад тэр лагсрын ерөнхийлөгтөн дээр их анхаарал тавьж ажиллаж байсан. Тэгээд гэрээ байгуулад тэгээд одоо би баримлж болсон хүний хувьд агуу их Микеланжело, Леонардо одоо хэн байдгийг те бүгд томчуулын өлгийн нутагт тэнд би уламжлалт яг тэдний хийжсэн магадгүй тийм үед амьдсан хүрлийн үйлдвэрт бүтээлээ цутгах боломж надад гарсан те. Энэ бол одоо хүний амьдрал лавл Монгол хүний амьдралд буюу миний амьдрал лавл нэг л тохиолдох юм. Алтан Чингис ус тэгж бүтчихсэн. Тэрэнд ганцхан хүрлээс гадна те жишээ нь одоо тэр энэ тамган арслан дүрстэй тамга байгаа шүү дээ. Тэр бол ямар ч металл ороогүй яг 100 кг алдсан шүү дээ. Цэвэр. Тийм. Бүр яг би яг тэрийг хариуцаад хажууд нь зогсож байсан те. Зүгээр тэнгийн дотор ууж өгчээр нэг италчин мафия сапиг л яриад идэх тэр ч ус тэр өмнө нутгаараа бас байдаг юм шиг байлаа шүү дээ. Тэгсэн чинь тэрийг ч мэдэхгүй тэнд 100 кг алтыг тэнд бас хариуцуулаад гэхдээ Монгол банк бол тэр хамгаалалт тэнд аваачаал тэнд жинхэнэ урлагийн бүтээл хадгалдаг юм хадгалуулаад тэр үнэхээр сериус би тэгээ тэрийг мундаг юм байлээ гэдэг байгаа юм тэр ихгүй. Тэгэл тэрийг авчраад хүрлээр цутгуулсан тэр гудамжийг хаагаал тэр хүрлийн үйлдвэр баах юм боо муута нөгөө жандармын тэр ингээд хорио зогссон юм бүх орцнуудыг хаагаад би тэгэхэд би өөрөө мэдж байгаа хгүй ч би юу хариуцаад тех мундаг дөө нэг өстө тэнгийн дотор ууж өгч хэлээд байгаа тэр гэх маягаар ингээд өстө нэг ягаад гэвэл алт гэдэг чи өөрөө юу вэ те тэнд чи 100 кг бол тэгээд тэгрийг өнгөлүүлсэн тэг өнгөлүүлэхдээ бас Миланы ойролцоо Комо гээд мундаг том галванк үйлдвэрт хийлгсэн. Ер нь тэгээ яг энэ баримл миний бас нэг онцлог. Одоо нэгдүгээр нь саяны ярьдаг энэ түүх те. Би жоохон нурчлаа уучлаар. Хоёрдугаарх нь бол зүгээр яг тэгвэл энийг ч одоо өөр хин ярих юм. За баярлалаа. Хоёрдугаарт нь болох тэр би яг нэг одоо 60 насн дээр би 3D баримлыг хийж сурсан юм. Одоо компьютероор гэсэн үг програмаар. Тэр болтол ингээд сонсоолж ихний хажуугаар яваалсан байсан шавраар зурлаад би нэг тэр Орцын Чингис хааны онгоны 12 м 0.6 м тэр баримлыг хийхэд бас шавраар хийсэн баг. Бас нэг 10-аад л монголчууд гүйцэтгэх залуучуудаа авч очиод л ингээд хийгээд тэгж яхтайгүй ийм их орчин үеийн юм одоо байж штэ тэ. Тэрийг яагаад болдгоо юм бол гэж яагаад яг ер нь миний хобби нэг жоохон компьютер технологи тийм юм руу би жоохон багасаа жоохон миний аав тийм байсан. Тэгээ удам дамждаг юм байл. Нэг хөгжим шиг оролдоол тэ. Тэгээд 3D ер нь яагаад сурж болдгоо ингээд би тэгээ өөрөө ихэнх нь YouTube дээрээ сарж агаад YouTube дээрч бас юм байна шүү дээ бас. Би юм байна тэ. Тэгсээр байгаад би сурсан тэрний одоо тэргээр юм хийжсэний одоо ашиг яг энэ Алтан Чингис хаан дээр гарсан. Энд бол нэг хадаа шавар ороогүй зөвхөн 3 дэгээр босгосон.
энэ 7 метр шүү дээ. 3D printing гэж бас нэрлэдэг байна. Тий, тэгэнгүүт би одоо нэрээ тий тэрийг бас ярил. Тэгээ 3D очингууд би тэр гэрээ хийсний дагуу би ганцхан компьютер нэг лаптопоо барил Италид очсон. Тэгэл тэнд би бас нэг юм бид нар ямар хоцрогдол байна гэдгийг ойлгосон. Би сүүлийн үед нэг одоо нэг 10-аад жил тэр үед чинь нэг одооныхаас нэг 15 6 жилийн өмнө хятад аяга хүчтэй энэ 3D гэдэг юм орж ирсэн. Тэрний нөлөө Монголд орж ирээгүй байсан. Италид яваад очсон. Тэр чинь ардаа нэг том синтеттэй, том суурьтай ингээл маш олон 3 янзын 3D принтингийн шийдлэр хийсэн. Нэг нь бүр мотор сэлэл тэр ардлын синтенийхээ явуулж могол. Яг гэвэл энэ ч нөө дотор хийж байгаа болох тэр бас нэлээд тийм нарийн нэлээд олон бэлэгдэл оруулаад дандаа Монголын хээ явуулцыг ашиглаж Монголын гэдэг чинь одоо мэдээж 13 4-р зууны үеийн юм болно шүү дээ, тийм. Болон түүнээс хойш хүн нүгэ хээнээс шиг. Гэхдээ тэр болгоныг одоо шавраар хийсэн бол нөхсөр ажил болно да. Гэхдээ тэр болгоны жишээ нь одоо мотор нэг юмыг би төмрөөр сэлүүлж утсан. Тэгээд пластикаар өшөө нэг 3D ингээл утсаар ингээл нарийн явдаг штэ. Жишээ нь Чингис хааны нүүрийг бол зөвхөн эргүүлж байгаа л ингээл 3D-гээр зороол хийлгэсэн. Тэгээ мэдээж тэр болгоны дараа би өөрөө ажиллан дараа нь wax буюу нөгөө воскон дээр ажиллана гэл ингээд нөгөө уламжлалт даргауудын технологиор хийгдэн л дээ. Гэхдээ их баримлаа хийх нь 3D-гээр хийгдэн. Тэрийг Италиуд бас бүгдөө 3D принтер хийсэн. Тэрүүгээрээ бас миний нэг уран бүтээлчний бас нэг онцлог тэнд байгаа. Өнөөдөр яг ч манай энэ баримлалчдын дунд жоохон хоцрогдолтой байгаад байгаа. Гадаад ертөнцийг харахад. Мэдээж одоо ойлгохгүй хүмүүс ярьдаг л да. Энэ жинхэнэ одоо гараараа барьсан нөгөө гарын мэдрэмж байхгүй штэ. Байхгүй болчихно үстэй компьютер гэдэг чинь хуураштай гэл яг нэг 100 жилийн өмнө нөгөө фото зураг анх би болол ингээд дэлхийд харахад манай зураач нарын хүмүүст апплж исэн тийм түүх байдаг шүү дээ. Одоо та нар ажиллахгүй боллоо. Одоо хэрэггүй бид нөр ингээд байглаа бол авчин хөргөө бол авчин гэл. Тэгэхэд өнөөдөр уран зураг үнэтэй зүйтэй хэмээрэл байна. Асар үнэтэй бүр юу тэр фото маань бараг чимээг боллоо шүү дээ. Одоо хүн болгоны зүгээр хийдэг асуудал болж хөөрлөө тий. Тэрэн шиг бас тийм ойлголт хүмүүст байсан. Тэр бол хамгийн буруу. Тэр зүгээр өөрөө компьютерээр муу эзэмшчлээ мэдээж муу юм гарна шүү. Тэ. Тэгээд нэгдүгээр, хоёрдугаар бас миний арга барилд үнэхээр тэр 3D үнэхээр зөгцсөн. Би тэрнээс хойш би нэг ч шавар бариаг. Би одоо ч бас бүтээл дээр ажиллаж байна. 3D-гээр л явчихсан. Викторийн ярианастай ингээд би юу бодож байна гэж. Энэ ярианы дараа их олон хүн Чингис хааны музей рүү очиод Чингисийн одоо эзэн хааны тэр баримлыг бүр нарийн ажиглаж үзэх байхаа гэж би их найдаж байна. Үгүй тэгвэл сайн л үү те? Хүний үг өөр нүдээр бас харах байхаа гэж би найдаж байна. Тэгээ ялангуяа хүүхдүүдэд дагуулж очиод тэгээд хэрэг биш тэ. Тэргээрээ бахархах энэ бол өштэй бид монголчууд бидний ганцхан таны бүтээл биш байхгүй. Чи үндсэндээ бол чинь монгол түмний бүтээл болж шүү дээ. Тэгээд дээр нь Эрдэнэсийн сангийн бүтээл болчлаа шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа бол энэ ч онцгой байхгүй. Тий. Та сая бас яриандаа хэллээ л дээ. Өвөр Монголд Чингисийн онгонд бол хэдий том бүтээлүүдэд төрөвсөн гэж. Тэгэхээр таны би бас подкастнда бэлдэж байхдаа өөрөө чи хийсэн юмнуудыг бас ингээд харж ирсэн чинь миллион олон ямыг бол гадаадд бас хийсэн байт юм байна. Тэгээ одоо өөрөө чи бүтээл хятад байгаа юм байна, Солонгост байгаа юм байна. Би бүр 2000 онд Америкт очиж байхдаа өөрөө чи баримлыг Нью-Йоркод олж харсан шүү дээ. Тэгэхээр одоо ингээд ингэж бодохоор бол өөрөө чи бүтээлүүд бол газар сайгүй байгаа юм байна л да. Тэгэхээр таныг Монголдо чухал юм хийсэн үнэн. Гэхдээ дэндүү олон юмыг бас гадаадд тэгээд байна уу гэж шүүмжил байна уу? Гарах уу? Гэхдээ одоо бид нар чи олон ургалж үзэл санаа хүлээн зөвшөөрсөн нийгэмд болох тэр байхыг үгүйсэхгүй те. Зүгээр их Монгол улс буюу эзэн Чингис хааны одоо хүндлэл түүх ямар том байсныг л илэрхийлэл миний ажиллаж байгаа.
ажилласан энэ одоо газар нутгийн хэмжээнд ярих те жишээ нь би өөр Монголд бас өргөдөөд хэд хэдэн бүтээлээ бас хийсэн. Тэр яста том монументал бүтээл юм билээ. Тийм үн тэд нэр юу бас л одоо Монгол улсын нэг салшгүй нэг хэсэг. Жишээ нь одоо тэр хорчин гэхэд л энэ хавтасрын одоо удамгайл явж байгаа. Жишээ нь одоо би Монголоо жинхний хөшиг хийсэн, жалаад хийсэн. Яг Монголын нэг одоо хүртэл жалаад гэдэг нутг нэрээрээ байж байна. Жалаар Монголоо шүү дээ. Тэгээ хавтасар жишээ нь хорчин гэхэд би тэр юу одоо төшөөтгээд газар хасрын хөшиг хийсэн. Гэх мэгээр ингээд бас нэг тийм Монголын соёл урлагийн юу түүх соёлын тийм монументал ажлуудыг хийх мөн Чингис хааны бас Чингисийн сүм гэж байдаг. Бас 30-аад онд нөгөө Норман Монгол нэргээл нэг Японы үгээр баригдчих та бас барьсан юм байлээ. Яг монголчууд бид нэрийг л бас татах гэдэг шүү дээ. Тий. Бай тэр үеийн тийм тэр энтрийг шинжлэх гээл бас Чингис хааны тийм настаавийн тийм алтан баримлыг бас хийсэн. Гэхдээ одоо манай энэ музей байгааг айж өччих гэнэ л дээ. Тэгээд бас Марта Чингис хаан гэл ингээл хэд хэдэн бүтээлүүд бас их заршаа. Чингисийн онгонд бол их том. Сүүлд яг 19 онд бас хацтайгаар тэр ковидын өмнө ягаад хацтай гэж бол тэрнээс хойш одоо хятад чинь нэг тийм өөр Монголоо тийм бүхэн том монументал тийм Монголын сэдвтэй нэг жоохон хориглцсан юм шиг байл шүү дээ. Аа за. Тий. Тэг тэрний одоо Чингис хааны хамгийн сүүлийнх нь Чингис хааны юу болсон баг. Шүү тэнд бол би бас 11 онд тэд нар бас бүр олон улсын тендер зарлж ирсэн. Бас нэг 7-8 улсаас нэг 20-аад уран бүтээл оролцож ирсэн. Намааг бас тэнд өрөөд. Тэг яг энэ бол бас л энэ Чингис хааны ордны өмнөх Чингис хааныг л одоо харж байгаа л за энэ хүн бас энэ шаардлагыг хангаж болох юм гэж бодол өгсөн баг л та. Тэгээд тэнд миний их загвар бас шалгараад тэгэл гэрээ мөрөө болох юм болоод яг энэ тэр болгон нарийн нэг яриад явах те. Янз бүрийн бас ийм асуудлуудыг даван туулж байгаад чимэг болоод хэд ч нэг 2 жил болоод ч юм уу дарга зэрэг солигддог. Тэгээд нөгөө мэдээж тэрийг хөцөлж байгаа хүний даргаас шалтгаалдаг. Тэгээд дараа нь бас тоонд бас нэг 6-7 жилийн дараа нөгөө хүн өөр чимэг болоод ахаад конкурс зарлаад би тэгээд тэр анхны их загвараа тэнд нэг өвөр Монгол залуучууд орхицсан байсан. Тэгээд бас тэр хугацаанд ихтер над бас өөр сэтгэл төрөд биоско бас шинээр их загвар хийгээ тэрэнд нь орсон. Тэгсэн чинь тэр уралдааны 1-2 дугаар ойрыг 1-р ойрыг би сүлд хийсэн, 2-р ойрыг би 7 жилийн өмнө хийжсэн гэд ингээд нэг 10-аад юунаас яа. Тэгээд би тэрийг хийх бас нэг тийм одоо хөв заяа надад оногдчихсэн. Тэр бол 12 м 06 1206-аар хийж штэ. Тэр бол тэдний одоо миний санал болгоод тэдний зөвшөөрсөн. Би бүр 1227 гэдгээр хий гэсэн анхны санал байсан. Тэрийг үгүй одоо хэдий Чингис хааны одоо онгон хойтхыг ингэж бид нүр тагч байгаа ч гэсэн ятгахтай хөшөөг нь яах юм бэ гэж тэд нэр татгалзаад 012 их Монгол ус байгуулагдсан хийж исэн. Аа тэр чинь тэгсэн юм шүү дээ. 1206 тэгэхээр ягаараа 12 м 12 м 06. Тэгээд яг тгээ хийсэн тэгээд юм гэж сонир шүү. Тэгээд яг хөшөөгөө дуусгаад яг хэмжилтөөгөө хүлээж аваад нөгөөдөл чинь хэмжих юм авсан чинь 1207 байдгийг. Йоо 1227 их хааны нас орсон жил. Тэгээд одоо цаанаас юм байдгүй. Тэгээд үгүй чи эндээс үздэг. Яг гэвэл би нөгөө гэрэн зас хугацаагаа бас үлээлгэж өгөх хэрэгтэй шүү. Тэгсэн чинь нөгөө тэр чинь мангар томын 66 м-ийн диаметртэй тийм талбай байдгийг. Тэн дээр нэг жижигхэн нэг 5 м хөшөө байсан. Өмнө Чингис хааны. Тэгээ тэрийгэл шинчлэхэд намайг урьж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг төвдөө болох тэр юу тэр талбай чинь нөгөө борооны хаялга гээд уршигаа налуу хийцэн.
Яг эхлээ би урд талаас нь хэмжсэн чи яг төвдөө 12.06. Тэгэхээр нэг 21 см-ийн юм талбай уналт тэнд таарч байгаа байхгүй. Тэгээд анхны миний би хүслээрээ хийсэн юм шиг те. Цаанаас ингээд нэг болох юм болтгол юм билээ. Тэгээ бас нэг тийм одоо би бас нэг олзуурхаад байгаа нь Монголын төр энэ одоо Улаанбаатарт байж Чингис хааны байгуулсан яг хуу заримдаа манжийн доор орлоо дээшээ доошоо 70 жил инглээч гэсэн Монголын төр байсан тийм. Монголын төрд бол Чингис хаан гэртээ байгаа суугаагаар байж бол. Тэнд бол мөртөөгөө аяндаа хийж авсан. Хэдийн өндөр би бол бас өндөр настай нэг 60 гаруй насны хүний төрөөр хийсэлтэй. Өндөр настай хүний. Тэгэнгүүт юуны Чингис хааны одоо хоёр гол талбай дээр 32 онд буюу харьцангуй бас дээр болсон тэр хянганд байдаг Чингис хааны хөшөөний Чингис хааны сүм тэрнийг ийм Чингис хаантай холбоотой 3 баримлыг бас хийх юм хөв заяа тохиолсонд би бас одоо магадгүй Чингис хааны одоо ивэл байдаг бах та тэгж бас баярлж лээдэг. Ер нь бол нөгөө сайн муу гэдэг таны асуудаг нөгөө одоо тэнд л хамаг сайн юм хийчихэд гэдэг нэг тийм ойлголт бол би тэгж асуухгүй шүү. Тийм үү. За. Би бодчихгүй гэсэн үү юу л нэг тийм би тэрийг тэгж ойлголоо уучлаарай. Ер нь бол хүмүүс шүү дээ чинь ийм сайхан бүтээлүүдийг шүү дээ бас гэртээ байж байгаа. Тийм ээ хийчихсэн. Гадаадд шүү дээ хамаг сайн юмудаа гаргачих вэ гэж бодож тийм хүн байж болно шүү дээ тийм ээ. Гэхдээ над хүн яг тэгж чи яг ийм хийчээ тэр нээлтэн дээр бас манайхан ч тэр баг сая хүн цугларсан тэнд. Чингис хааны яг тэр хаврын тахилгатайгаа хамт тэр онгоны нээлтэн дээр. Тэгэхэд манай Монголоос хүмүүс очтгийм байлаа шүү дээ тийшээ. Эзэн хааны бас холбоотой юм болох тэр тэнд үржин сүчгэлж идэг. Тэгэнгүүт тэнд нэг Монголдо нэг юм хийчихүүлгээд тэгсэн хүн байгаа үстэй. Бараг хүн болгоо ярьж байсан. Манад ийм байхгүй байна. Одоо тэр сууга баримл байна. Юуны нөгөө цанжин болдгийн баримл байна тийм ээ. Тэрийг бас хүмүүс энэ илүү юм арилж мэдхгүй одоо юу гэж боддгийг тийм нэг ийм хийчихвэр байна гэдэг ингээд за болох байлгүй тэгэл яг өнөөдөр бол би яг нэг тийм сэдвүүдээр ажиллаж л байгаа. Мартаж өнгөсөн тийм. Зүгээр ер нь ингээд би нөгөө баримлчны хувьд лавл ингээд за энэ сайныгаа тэнд тавьчих энэ сайныг над тийм ойлголт байдаггүй. Бүтээл болгонд би бүр эцсийн хамгийн сүүлийн мэдээ бүх тухайн үеийнхаа ямыг тухайн үеийнхаа мэдлэг чадвар цаг хугацаа юу гэдгийг бүгдийг зарж хийдэг. Миний бүх ажлуудаа гэж явдаг. Тийм болох төр жишээ нэг нь магадгүй тэнд илүү таалагдсан байж болно тий. Тэрнээс одоо за би энийг л Монголд байна, энийг энэ өөр Монголд явах гэдэг тийм ойлголт. Тэр бол ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр би нэг юмд их баярлж байна л да. Энэ хөгжим дуртай улсууд үндсэндээ хөгжмийн зохиолчоо таниад байдаг. Дуртай дууныхаа шүлгийг бичсэн хүмүүсүүдийг мэдээд байдаг. Хөшөө баримлын хажуугаар өнгөрөхтэй биш дээ хин хийсэн бол ямар хүн хийсэн бол төдийлөн тэр болгон мэдэхгүй байгаа байхгүй. Өнөөдрийн манай энэ подкастын дараа бол өстэй ийм том бүтээл төрөвцсөн хүн хинбэ гэдгийг бол илүү сайн сонсдог, мэддэг. Тэгэхээр за өөрөө чинь танихгүй та тэртээ тэргүй таньсан таниагүй төрийн шагналтай урлагийн гавьяа зүтгэлт ингээд энэ бүх шагнал бүтээлүүд чинь бол олгогдсон байж байгаа. Тэгэхээр гэхдээ бид нар бол бас л ямар нэгэн хэмжээгээр мэдж явах юм. Яг Микеланжелог мэдээд идэв тийм байх хэрэгтэй. Гэхдээ та бол зөвхөн Чингис хааны хөшөө гөрл мэрэгсэн дагнсан хүн биш шүү дээ тийм ээ. Тийм ээ. Одоо энэ юуны хилмигсдийн дурсгал зориулсан хөшөө бол бас таны бүтээл байж байгаа. Тэрч байтугай зөвлөл бод улсад хилмигдсэн монголчуудын дурсгал зориулсан хөшөөг та бас хийсэн л шүү. Москвагийн Буковод байгаа тийм. Яг тэр бас нэг улс даяар би нэг хэлсэн шүү дээ анх 90-ад он бас нийгмийн нэг одоо шинэ хүсэл эрмэлзлийн нэг нь хилмигдсэн өшөө буюу дахин давтуулахгүй тулд
босгосон зорилготой юм шүү дээ. Тэрийг бас уралдаан конкурс болоод би тэр Нэмсрэн архитектортоо нэг хідэн шижигсэн залуучууд байсан. Батцэрн туулан тэргээл Балдан тэргээл одоо бараг топ баримл архитектур байлаа да. Тэд нартай хамтраад хийсэн. Тэр бол бас яг нэг одоо монументал уран баримлын бас нэг онцлогийг авсан. Хэзээгээр тэр чинь 5 метрч таашаашаа. Тийм өндөр нөгөө сүрлэг том гэдэг монументалын юуг нь хангахгүй ч гэсэн орчинтой буюу архитектурт хэрхэн нийцсэний жишээ тэр. Ардлынх нь хуучин хувьсгалын музей, одоо түүхийн музей тэр архитектор Лувсан дөржгөн баримл зураг төслөөр хийсэн барилга байхгүй. Тэр чинь бас их түүхтэй. Анх конкурс болоход би ийм нүцгэн Монгол залуу юм орхимжоор энэ таглалцсан юм ихгүй юу. Тэр үед чихэн ийм нөгөө цогц тийм гашуудлын маягийн юутэй энэ хөлмөсдийн дурсгалд гэхдээ. Тэгтэр нь би тэр одоо дөрвөн талаасаа тэр дөрвөн хар хүчийг тогтоож байгаа дунд нь ингээ орон зай байгаа нь монголчууд биднэрт үлдсэн жоох орон зай гэдэг. Тэгээд хийчээд ингээ тэр чин бас нэг цаг хугацаа их авсан юм аа. Нөгөө 90-ад оны л бас юугаар бас нэг суурийн хийсэн нөхөр алга болоод мөнгөний аваалн тэргээл бүр шүүх мөх болж юм болж ирсэн. Тэр хооронд ингээ цаг хугацаа явах тэр минийцэн бодол бас өөрчлөгдөд байгаа. Гэхдээ нэгэн тийм хийж байгаа би ягаад ийм бодит юм хийх ёстой гэж тий. Яг тэгвэл энэ бол миний бүр алтан дураараа дургаж болох сэдв байгаад байгаа байхгүй. Гашуудлыг бид нэр юугаар ч хийж болох, галаар ч хийж болно шүү дээ. Тэгэнгүүт би тэр үед бас соёлын сайдынхаа баяр энийг бас зохион байгуулж ирсэн. Энэ хоёр сайд дээр би өөр эскиз бариад орлоо. Одоо яг одооний байгаа. Тэгсэн чинь нөхөрөөс урлагийн хүн болох тэрнэхээр би тэрэнд их баярлж байна. Өөстө хамаагүй дээр за даваа энүүгээр хийе. Шууд тэрнээс чи уралдаанд ингэсэн болохгүй чи яг тэрүүгээрээ хий юу ч өөрчлөхгүй би яаж чадахгүй шүү. Захиалагч гэх юм чинь. Тэгээд би чинь зүгээр тэр мэвдээд тэр кубизм юмыг оруулаад ингэсэн. Одоо бодоход би миний залуу насны одоо юу гэдгийг зоригтой тэнд гарсан юм байна. Тэр нь үлдсэн. Өнөөдөр хүртэл ямар ч байсан тэр зөвшөөрсний ачаар Монголд ямар ч байсан одоо хөшөө энэ хэмжээний ийм монументал хөшөө ингэж өвдөгцөн хөшөө өнөөдөр хүртэл гарсангүй. Өмнө ч байсангүй тий. Тэгэхээр бас нэг шинэлэг онцлог бас нэг Монголын уран баримлын ялангуяа монументал урлагийн төрөлд бас нэг шинэ юм бий болцсон юм билээ. Одоо бодоод тах тий. Ер нь бол яг мэдээж хөшөө дурсгал жишээ нь би одоо ингээд баримлыгаа дөнгөж ингээд нэг хадаа төмөр ягаал дөнгөж хаваал ингээд эхэлдэг уран зураг дөнгөж хаагаал эхэлж явах тэр их гоё байдаг хүний сэтгэл. Яг тэр чигээр нархмаар ингээд сэтгэл ороод тий. Одоо ялангуяа орчин үеийн урлаг гэхдээ зарим нь хоосоо орхиол энэ тийм баримлын зөндөө төрлүүд байна шүү дээ. Тийм маягаар байдаг. Монументал урлагийн нэг шаардлага болох тэр бие гэдгээсээ илүү одоо энэ юунд хандах хэрэгтэй байдаг. Ямар юм түүхэн баримттай одоо жишээ нь Чингис хааныг би жишээ нь юу гэдэг ч юм одоо нэг хийсэж байгаагаар хийвэл бас л хүндлэлгүй болно шүү дээ. Тийм болох тэр ингээ бүгд ингээд өсөөгүй юм бодит юу ордог. Канонууд байт юм байна тийм. Яг бай. Тэгэхгүй бол жишээ нь одоо юу гэдгийг ингээд нэг зарим хүмүүс тийм янз бүрээр хийх гэж оролдсон байдаг л да юм бэ энэ хоосон ч юм уу те. Гэхдээ тэр бол яг монументализм миний л сурсан монументализмын одоо бас нэг шаардлагыг хангахгүй байна гэж үздэг. Тэрнээс одоо анхны тэр гарсан сэтгэлдээ хамгийн сүүлд яаж үлдээж чадах уу гэдэг л миний асуудал буюу миний одоо гол зовлон болдгоос биш. Тэр одоо би өөрөө ерөнхийдөө юм нөгөө нэлээ Монголын уламжлалт буюу бас нэг багшийн нөлөө. Миний багш Ташлаг багш гэдэг төрслөх хурлын дунд сургуульд манай баримлын Ташлаг багш ангид бид өгсөн. Одоо бодоход Ташлаг багш бол үнэхээр монументалист байж. Тийм илүү дутуу тийм одоо зарим галепкийг манай ирээдүйнийхэн ч нэг тийм нарийн хийдэг штэ. Тийм энэ төр биш. Тийм нэлээ юм цул хийдэг. 90-70-аад онд яг нэлээ тийм цул
уран баримтлалын төрөл одоо яг зайсан толгой яг тэрний илэрхийлж штэ их цул хийсэн. Тийм юм байсан. Тэр хоёрдугаар тэр би нэг Бургановыг ярьсан. Бурганов бол яг тэгж хийдэг. Ямар сандаа Бургановыг нэг том хийсэн яг манай энэ дарихийн гар байдаг байхгүй. Би тэрэн дээр нэг том үзэсгэлэн гаргаад бид нар бас тэрэнд нь туслаад л ингэж байна. Та энэ дээр нүдээ би бас тийм нэг өөх. Энэ дээр та нүдээ шилээгүй гэсэн нөхөр айгаа мухаарсан. Ухаандаа манай ямиг хэлчлээ гэдэг шиг ухаандаа би энийг яаж ийм гэхээр тэр хүнийг хулсан гэж байгаа юм ш. Тэр тийм том гар хаанч манад байхгүй. Зүгээр арга барил нь тийм байхгүй. Тэ? Одоо тийм илүү дотор лепкер юм уу юм нэг зураасаар юм шидэд биш. Тийм ээ. Баримлч бол өөр юм. Би бол илүү тийм одоо бурхны урлагаар дамжсан тэр арга барил миний одоо баримлчийн арга барил гэж тогтцсон юм байлээ. А тэрний эвдрэл нь буюу бүр эсрэг тал нь хэлмэгдэжтэй шүү. Буюу залуудаа эрэлхийлж исэн илэрхийл буюу хайлт хийж ирсний тэр хайлт гэдгсэн залуу насны л юм шүү дээ. Тэрнээс би одоо 60 гарчаал шинэ юм хайгаал тэр гоё юм харагдууд тэр арга барилаар хийгээл ингэнэ гэсэн юм байхгүй шүү дээ. За таны гişүү хийсэн олон бүтээлүүд байвал Батмунх даргын гişүү чинь бас өөр их юм билээ шүү дээ. Тий. Гэх мэтлэнгээр ингээ яриад байх юм бол өнөөдөр бит хоёр нэлээд удаа яар. Дээр нь би сая өөрөө чи ярианаас юу ойлгосон бэ гэхээр бас нэлээд олон ямыг бол бодцоод тэрэн дээр ажиллаж байгаа, сууж байгаа, гараас чинь гарах юм байна гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бүх юмд чинь би сонсогчдынхаа, үзэгчдийнхаа нэрийн өмнөөс тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Тий, ягаад гэвэл таны хийж байгаа зүйлүүд бол бид бүгдийн хүлээж идэг, бас хүсэж байдаг бүтээлүүд байдаг учраас ахаад нэг шинэ бүтээл гарах юм байна гэж ингэж ойлголоо. За ингээд өнөөдөр Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүнийхээ ажлыг та бас нэр төртэй хийгээд бидний хамтын бүтээлүүд маань бол хамтан хийж байгаа ажлууд маань бас урагштай байгаа бол бас их чухлаа гэж ингэж ойлгож байгаа. За ингээд подкастын урилгыг хүлээж аваад энд оролцсонд талархал илэрхийлье. Хамгийн сайн бүхний хүсэн өрөөд. Намайг бас дөрсөнд баярлалаа. Тий. Бас нэг өөрийнхөө манай тал баримлын нэг багцсан нэг жоохон танилцуулга хийх боломж олгосон тий. Тэгэхгүй бол манайчдаа бас сүлүүд хөшөө их төр чинь ер нь хүмүүс дандаа буруугаар ойлгодог болчиход байгаа шүү дээ. Яг тэгвэл хөдөөгөөр ингээд мэрэгжлийн бос хүмүүсийн тий. Яг үнэ хэлэхэд яг манай талаар Монголд 3 хүн төгссөн. Нэг нь тэр хэлдэг манай бэхэ телегач болсон. Нэг нь одоо юу хийж байгаа сүлүүд сургахгүй байгаа. Тэ? Яг мэрэгжлийн гэдэг нэг мөн чанар алдагдсны илэрхийлэл одоо энэ ард түмэн хөшөөхтэй бас л гал нэг энэ тэнд амар юмнууд бас зөндөл хийгдэж шүү мэрэгжлийн хүмүүс тэ бас тэр болгонд эмзэглээд бас нэг манун тал ийм байдгийн гэдэг жишээ болгоод ярих боломж олгосон тэнд баярлалаа. За баярлалаа. Бидний яриа бодол төрүүлнэ байх. Хүмүүс бас тунгааж бодно байх гэж би найдаж байна. За ингээд дахин талархал илэрхийлье. За баярлалаа.